Монголчуудын Эмжил радио 88.1 урлагийн дээр сугатар болон сонсож буй эрхэм сонсогч танд шинэхэн сарын эхний өдрийн мэндийг хүргэе. 7 нүгүрийн Даваас Баасан гарагийн яган цаг мөчид радиогийн 3 дугаар студиэс өрчийлээ мишээ их сураатаагаар үдийн ачаар нэвтрүүлэг маань шууд хүрдэг. За яг одоо Улаанбаатар хотод 11 цаг 11 минут болсон байна. Өнөөдөр 2023 оны 12 дугаар сарын 1-ний Баасан гарагийн үдийн ачаар нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Мөөгийн гэрлээ за найруулагчаар Гамболтын ангаранаар ажиллаж байгаа. За өдрийн мэндийг Мөөгийн. За өдрийн мэнд. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар асуудалгүй эрүүл хөдөлгүүр Альфа моторын тос за мөн эрүүл мэндийн үйлчлэгийг Хүмбүрт медикал эрүүл мэндийн даатгал хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр чинь үрчитлээ мишээ вариандаар явна. Гэхдээ би эхлээд нэг мэдээлэл хүргэх юм. За үдийн хачир групп Facebook дээр та крилэр үдийн хачир гээд хайгаараа. Тэгээ үдийн хачир гээд хайхаар бас та өвний толгой эргүүлнэ мэдэхгүй. 3-4 групп гарч ирж байгаа. Гэхдээ хамгийн ихэнд ийм улаан дэвсгэр дээр цагаанаар MJL радио дэлхийн монголчууд ингээ бичсэн ийм одоо арвчтай гэж яриад монголоор ийм үдийн хачир групп гарч ирнэ. 322 мянган 322k гэсэн байгаа. 23 мянга болсон байх. 23 мянга болсон тий. За ийм групп дээр та ерөөсөө групп дээр гişүү мишүү хэлсэх шаардлагагүй. Өөр тохиолдсон эсвэл эргэн тойронд чинь тохиолдсон сонирхолтой хөгжилтэй постоо бичиж болно. Тэгээд гişүүнээр илсэн штэ. Илсэхгүй штэ. 350 мянга болгомоор. Гişүүнээр илсэж болно л та. Гэтэ зүгээр илсэхгүйгээр шууд пост бичиж болно шүү. Болно. Манай хойтлын хоймер офисын хойно байдаг манай сонсогч өвөө орж ирж өөрөө ингээд гараараа дэвтрийн цаасан дээр тохиолдсон. Тийм тэгээд ахын тэр нөгөө юу рууч бөөр ингээд хөгшөнтэйгөө бид хэдийгээр цай угараа гэсэн шүү дээ. Өө тийм үү юу хөөхий. Тийм тэгээд хоёулах нь уйдаад ах юм аа. Тэгээд би тэр Facebook руу ч орж чадахгүй Би ингээд гараараа бичээд ирлээ. Энийг ингээд бичээд оруулаад өгөөч. Хөөхий яасан тий. Тэгсэн шүү. Тэгээд групптэй юугаараа пост сонирхолтой хөгжилтэй постоо бичээрэй. За тэгээд 2-3 хуурамч групп байгаа. Тэгээд улаан цайн бас тэгээд ингэдэм билээ шүү дээ нэг цэгийн нөгөө нэг хүнтэй харьцсан гинэ. Тэгээ одоо та бас ингээ манай хоёр хөтлөгчийн зургийг ядаж авчаач тий. Арай л бас ёс зүг юм а гэсэн чи чадахгүй чаддсан бол хурж ирээд бариад аваараа би гадаадд байдаг хүн гэсэн амар. Харин тий. Үдийн ачир сонсогчдын групп гэдэг нэг пост байна. Үдийн ачир гэдэг нэг групп байна. 2200 орчим. Харин тий. Дандаа хуурамч групп. Тийм, дандаа хуурамч. За манайх бол ялгарах юм тийм ээ 323 мянган гишүүнтэй юм аврах том групп байгаа шүү тийм ээ. За эхлэх үү. За чи эхлэх юм байна. За Эрдэнэ бэлгээ гээд сонсогчийн маань урлагийн үзлэг гинэ. За тэртээ их 1988 он Темс турч байлаа. 1-р курс гинэ. За сургууль даяар урлагийн үзлэг явагдах зар төгөө. За энэндээс л бүх адал явдал ихэлсэн юм. Хэрэв урлагийн үзлэгт даасан анги оруулахгүй бол анги даасан багшийн цалин асагдана энэ амар дарамттай гинэ. Тийм шүү дээ. Ангийн багшийн нөхөр манай Темст цэрэгжилтийн багш гинэ. Тэр нөхөр манай ангийн ангийг урлагийн үзлэгт бэлдэж эхлэв. Манусын авьяасыг янз янзаар шалгаал. За чи дуул, чи бүжгэл, чи шүлэг унш гээл. Тэгсэн ямар ч авьяасгүй нэг нөхөр тодроод ирв. Би бол ядаж хөшөө олоо зогсоход арай л урлагтай байсан юм шиг ба гинэ. Бас өөрөөсөө доор бас нөхөр байна тий. Ямар ч авьяасгүй болгоод хоордоо дуулахад нийтэд нь солонгоруулнаа. Бүжиг хийгээд хөл гар зөрүүлнэ. Шүлэг уншуулна уг нь тод дуутай. Даанч бөөрийнхий хэлтэй. Аргаа ядаад чи ерөөсөө хөшиг нээж хаа гэд маш хариуцлагатай ажил томилсон гинэ нөгөө нөхрий чи. Яа. Хөшиг нээж хаа юу? За тэр үед сургуулийн соёлын тагмын хөшиг хүнд нүсэр хам хийлэн хөшиг тийм нэг юм улаан хүрэн юм хүн нүчнүүдэд санаж байна уу? Тэгээ тэрийг ингээд хоёр талаас нь хоёр хүн ингэж ярддаг байсан шүү дээ. Нэр тийш тий. Харин тий амар хүнд тэгдэг. За урлагийн үзлэг эхлээд манай урд 2-3 анги бэлдсэн номероо үзүүлээд үзэгчийн судал суусан бас дараагийн ангиуд үзэл сууж. Бид эхний үзүүлбэр цэрэг эх орон сэдвээр жүжигчлсэн тоглолт түүнээс улбаалж дараагийн үзүүлбэр ингээ явагдах найруулгатай гинэ. Бас хөшиг нэгдэж хаагдах хороонд бид хувцас солиод дараагийн үзүүлбэрээ тоглоно. Ингээд эхний үзүүлбэр баахан жүжиг тоглож бүгд одоо хөшөө олж зогсов. Тэр үед хөшиг хаана гинэ. За тэгсэн мэн хүн өшгөө татаж гүйж агаад өнөө хөшг нь яагаад ч юм нэг зүйл тэглээ зогсчихсан. Манер хөшгөндөө татагдаад тас гэдэргээ хараад унчихсан. Тэрийг нь хараад бараг 14 хоног бэлдэж босгосон бидний хөшөө пэр хийдлээ нээлттэй дураад унчихсан гинэ. Өнөө
дараагийн шүлэг уушгаас та нөхөр дайцсан дээр гарч ирээд дайчган л инээгээ шүүгчд бас инээгээд манай үзүүлбэр будаа. Арайгийж дараагийн анги гарч ирээд бас инээгээд тэр жилийн урлагийн үзүүлбэр будаа. Дахиж манай ангийг сургууль төгсөл урлагийн үзлэгт оруулаагүй шүү дээ. Ангид нэг бүтлгүү нөхөр байдаг тий. Манай анги бас урлагийн үзлэгээр хонь алсан нь амар тод сандаг байхгүй. За 6 төлөө 7 төлөө хонь төхөөрснө гэдэг ийм хошин өгүүлэг уншичаад тэрийг жүжигчилж хийсэн байхгүй. Тэгэл гараал ингээл юм яриад амар том ийм урлагийн зааланд тэр нэг юунууд нь багш нар нь ингээ шүүгч багш нар нь амар хол суудсан. Тэгэл ингээл тэр тэгж яаж яах богинохоо нэг 2 3 минут болоод дуусчих. Тэгсэн чинь нөгөө багш харж наа нар яг юу хийгээд байгаа юм бэ? Юу сонсогдсонгүй. Наадах чи юу ингээл багшаа жүжиг гэлээс чи. Юу гэдэг жүжиг? Хонь ааснаа гэд. Хонь нь хий ингээл чи. Гівтчихсэн манай ингээ. Би яа. Тэгээ хин хонь алж байгаа ингээ гэсэн чинь манай ингээ жагаа гэд банд. Би уг нь хонь алж байгаа гэд. Тэгээ аминда ир хүн болж байгааг ингээ сахлаа ингээ хаар бодцсон. Чи яагаад нүрээ бодцсон? Хонь алхад нүрээ бодох ямар хаатай гэл. Тэгээ багш нар тэрийг шоолж инээгээд юу ч ойлгоогүй ингээд сонсогдохгүйсэн гинэ. Тэгээд хоньяалаа ингээд хоорондоо юм яриад. Нэрээ урлагийн үсгтэр бүсгүйтгэх зөндөө штэ. Би ер нь бодсон чинь ийм жүжигсэл тоглолтын дээр дандаа хатан болдог гэсэн. Нэг удаа нөгөө юм ангийнхаа манай ангийн торго хөшиг ийм ногоон ийм нөгөө нэг атлаасан ийм хөшиг гэсэн. Тэрийг аваад энэ чинь ингээд уйлцсан. Би өөрөө хатан нь олъё. Нэгэн дээр нь бас тэр нас арай шат агцсан үе. Хурмын ордноос нөгөө нэг хурмын палаж баркатлаад авцсан. Тэгээд нөгөөд дотор юм зориултын нөгөө бөмбөр болгодог ч юм байхгүй заа юу. Тэг ингээд баахан даав ингээ ороож байгаа хийгээд нэг арай жоохон бөмбөр болгоцсон заа юу. Тэгээ султан хааны хата. Чи баг хариутай хатан шиг болсон юм шүү. Тэр чи дэрийдэг болохоос гидснээр ингээд хариу шиг юм гарч ирэхгүй. Бодсон ч нэрээ яа. Урлагийн үзлэгээр юу хамгийн гол нь ангийнхаа амар ойлгодог байхгүй. Ойлгоол инээгээл те бүр ингээл бид текст алж ийн гэл бидэд. Бүр ингээд эхлээд одоо аминда прогондод ангидаа үзүүлсэн чи манай савж унаал инээгээд байсан. Тэгээ гарсан чи юу ч ойлгоо. Хин ч ойлгоогүй шүү. За Б хасаа гэдэг залуу. Манай жолооны курст нэг ихч байж билээ. Америк явах гэж байгаа гэж байгаа. 50 арайч хүрээгүй. Ачнараа сургууль цэцэрлэгт хүргэж өгөх зорилготой юм гэж ярих юм. Игч бодлоо гэж ихтэй. Хотын жилоонд явж байхад багш араагаа соль гингууд араалгаа харчих гөлрөөд. Нэг араагаа. Тэгэхээр багш уурлаад зам руугаа хараач хүнд хайрлаа машин мөрөглөө гэдэл тэгэн гууд их сандарсандаа юу хийж байгаа ч мэдгээ бол тэгс нэг өдөр ихч багшаа драм хоосон байна доош харж байгаа тухтай сольж болох уу гэсэн. Аваа. Багш бүр солиорох шатсан гинэ. Бидний намайг сурж байгаад байна шүү дээ. Би энэ багшин дэдийн Азийн зам гэж жолооны курс сурдаг гэсэн юм. Манай дором амгалсанд. Тэгээ багшин дэдийн яг тэр туслах замаар ч ингээ явж байгаа та амгалсан руу явна заяа. Тэнгүүд ингээд нэг машин дээр 12 хүн гардаг заяа. Тэр нь ингээ акцент заяа. Тэгээд бас гоёо. Тэгээд нөгөөдөг чинь ингээд эргүүлж мэрүүлээ татар гэж таван бол. Ай бас таван болоо мэдэн чи. Манай багш яжил манай бээр заяа. Манайх энэ натурын 39 гэрээр нэг. Тэгээд өглөө амир лайтай хаалга тогшоод дромдо гэдэг ороод ирнэ. Нэр яг араагаа хардаг үстэй. Тийм. Хүн болгон тэгдэг тий. Араагаа солих гал араагаа хараад. Тэгэл багшти битээр араагаа хараад байгаа чи тэр чи ирчак гэдэм а зариг нь бас. Үгүй тэгэд харин азар одоо автомат оруулсан. Тэгхгүйгүйсэн бол одоо ч бид нэрээ ингэн нэр шүү. Тийм нэр шүү. Тэгээд нөгөө өрүүл мөрүүлээ алдаа замаа машин шин ингэж яваад ална нэз. Тий бас тэгжстэй харин манай ээж. Би за өдөрч харанхууд яаж араагаа олсноо гэх. Тэгжсэн. Тэгээ ядчихлээ шүү дээ. Амар олон үйлдэл хийндээ. Тэр араагийн чинь солихын тулд нөгөө нэг
бас нэг өөр тоормосноос нэг өөр юм дээр гიშгэж байгаад ингээд тий одоо тий консо давталтууд. Консон дээр гიშгэн. Консон дээр гიშгэж байгаа дараагаас суулна. Тэгээ буцаад ингээд нөгөө нэг хаалт дээр гიშгэн. Амар дайтай тий. Төвхдөн шүү дээ. Ядаргаатай ёо бохом минь. За Улаанбаатар хотод 11 цаг 21 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эрүүл мэндийн үйлчилгээ хүмүүст медикал эрүүл мэндийн даатгал хамтран ажиллаж байна. Хөш эрүүл мэндийн энэ одоо эрүүл мэндийн даатгал гэхээр одоо бидний даатгадаг даатгалаас юугаар ялгаатай? Одоо яг албан ёсны бид нар даатгаад байдаг цалингаасаа хувийнх. За энэ нөгөө нэг ийм учиртай юм байлээ. Ер нь яг одоогийн байдлаар ингээд нэг юм яг зүгээр хувь хүн гэдгээр 40 мянган хүн даатгуулж байгаа юм байна л та. Тэгээд албан байгууллагууд одоо ер нь бол одоо бид нар бүгдээрээ энэ байгууллагынхаа ингээ үнд капитал штэ тийм үү та чи ингээд өвдөд явчвал одоо яах вэ чамаа хэн орлож продюсер хийх үү те. Тэгээд за манайч бас чиж гайгүй одоо ер нь юу гэдэг ингээд ийм өндрийн ажил хийдэг эсвэл ингээд барилгын компани гэдэг нэг юм эрсдэлтэй газрууд байна штэ те. Тэгэхээр эдгээр ингээд одоо юу гэдэг ингээд нэг хүн өндрөөс унаад гэмтчлээж гэж бодоход одоо тэнд компанид ингээд нөгөөний чинь эрүүл мэндийн зардал марлын төлнө штэ. Тэгэнгүүт маш их мөнгө гарна. Энэ мөнгөөл гоё ижил тэгш хуваарлаад бүх ажилчдаа энэ хувийн эрүүл мэндийн даатгалд хамруулчих юм бол ингэх юм бэлээ. Одоо энэ гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд айгүй айхтар. Одоо Оти мотож айл үшээ бүх ажилчдаа хамруулсан байгаа байхгүй юу? Тэгэнгүүт ингэх юм бэлээ. Жишээ нь заяа. Одоо гэр бүлийнхаа үнийг хамруулж болно. Танаа муу яртай за хин нэгнийх нь ихнэр хорт авдар туслаа гэхэд те Монгол дэмжлэгдэх боломжгүй гадаадад дэмжлээ гэхэд энэчнээс яасан бахна мөнгө аваад даатгалаасаа мөнгө аваад явуулаа тэгээ бүр эмчлүүлээд үр дүн нь гарсан байна. Тэгээ ер нь бол эрүүл мэндийн даатгал гэдэг бол ийм л юм байлээ л дээ. Мөнх Батын бие ямар байсан яг буцаач тэрэнд нь оруулахад одоо энэ үйлчилгээнд мөнгө өгдөг. Өөрөөр хэлэх юм бол чи аваар осолд ороод гэмтсэн байгаад ирүүл болж штэ. За энд мөнгө зарцуулах нь. Хэрвээ би ингээ хөхний алгаанд ороод хамрын алгаанд ороод энэ гоо сайхны алгаанд ороод уучлаарай мөнгө төлөхгүй. Яг би сайн дураараа хийж байгаа учраас зүгээрээс имийг би өөрөө ингээд огтлуулж штэ. Энэгээр ялгадаг. Харин хамгийн их хувийн эмнэлэг дээр очиж оочоор дараалал авдаг шүдний эмчилгээг бол харин нэмэлтээр өөрөө гэрээндээ ингээд тусгуулаад оруулчих болно. Би даатгалдаа шүдний эмчилгээ оруулъя гэдэг. Яг үнэ. Хамгийн гол нь бид нар нөгөө улсын эмнэлгээс бол өөрсдийнхөө даатгалаар үйлчлэг авах боломжтой л да. Гэхдээ нөгөө айхтар оочоор дараалаас нь айгаад газ гүйччихэд нөгөө хувийн эмнэлгийн хувийн лаборатори дээр очиод шинжилгээ мэлгээ өгдөг штэ. Тэр болгоно зүгээр хувийн эмнэлэгт очиод ингээд цус одоо юу гэдгийг олгоны хаалгаанд ороход 6-аас 8 сая авахгүй юм ууги. Тэгээд тэр чинь өөрийнх нь керманаас гарна. Тэгэхээр одоо яасан байх нь энэ эрүүл мэндийн хувийн эрүүл мэндийн даатгалсан байхад энийг даатгалаас авах нь штэ. Жишээ 6-аас 8 сая. Тийм штэ. Тийм байдаг чи мэддэг юм уу? Тийм байдаг штэ. За. Тэгэхээр ийм ашиг тустай байх нэ. Тэгэхээр яг таны нөгөө нэг хувийн эмнэлэг дээр гүйччихэд карманаасаа гаргаад байдаг мөнгөө чинь энэ одоо энэ хувийн эрүүл мэндийн даатгалуулчих юм. Одоо чинь ажилтан сард 30 сая төгрөг төлөөд бүтэн сар болгон 30 сая төлөөд явхад жилийн турш 15 сая төгрөгийн үнцийн бүхий эмчилгээ үйлчлэг авах боломжтой гэж. Наадах чинь. За утасныхын дугаар болохоор 8034 66 86 гэдэг утас байна. 8034 66 86. За эсвэл 77 77 66 77 гэдэг офс утас байна. Энэ утасаар залгаж болно. 77 77 66 77. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эрүүл мэндийн үйлчилгээ хүмүүст медикал эрүүл мэндийн даатгал хамтран ажиллаж байна. Баярлалаа. За одоо чиний ээлж. За принт хөлгөө гэдэг залуугийн хүчлэлт өгөх нь 10 жилийн паян гинэ. Нэг удаа манайхтай ойрхон амьдардаг манай нэг найз бид хоёрыг тооны агш дуудлаа. Тооны агш юм жижигхэн туранхаа өхөн гинэ. Бигээр ангийн охтуудаас баг ялгарх юм уу гинэ. Багш та хоёр маргааш ирээд төлөө алаад өгөөч манай хүн биеийн өвдөд төлөг агаалж чаддгүй гэл гуйла. Бид хоёр ч зөвшөөрөв. Хойлоо коридорт гараад хоорондоо том бүлт үсрээл. Багш хэд гэж иргэсэн юм бэ гэсэн чи 10 цагт ирээрэй гэсэн. Өглөөнийх юм уу оройных юм уу? Мэдээж оройных байлгүй дээ. Оройны 10 цагт төлөө агалуулна дээ. Тэгвэл сайхан цөв ийгээл байжээ гэж хэлээрээ. Бас ороо засаад уу гэж бүлтэрч эдэл ар чимээ гарах шиг эргээд ардал тооны агш ард явж яан шүү. Дүш эцэндээ өгд өгөө газ гарч гүүгээл харьлаа. Замдаа байлаа. Багш сонсон болов яасан бол гэж яриастай. Маргааш өглөө 10 цагт хоёулаа уулзаад багшинд орч чадахгүй хулгаж орлоо. Багш энийгээл угтлаа. Сайхан цув ичжээ. Аялаа л өглөө. Ашгүй багш сонсоогүй юм байлгүй гэж бодоод идээ сууж байдал багш орой 10 цагт ирэхгүй яагаал гэж яаш шүү. Яй. Эцэндээ баг нөгөө цөөнгө ууцсан бахаа гинэ. Яаж
гизнээ сандгүй 30 машин төлөөг баг 2 3 цаг таглаад дууссан баг. Хэцүүхэн хүн алнаа гэж гинэ. Сонссон байж тээ. Амар бодтой. Яа бид нар яг тэгж ирдэг хөжлээ. Ялангуяа нэг шилжтэй насандаа ороод те 8 дугааранд. Йоо ичмээрс нүүр чих хуурж унамаар бэлтгэдэг байсан да. Яа. Йоо бид нар штэ те. Нэг манай ангийн багш залуухан жийж тэр үед тэгээд ангийн багшийг 11-ийн багштай явуулдуулаад бидний яриагаар штэ тий 11-ийн тэр багштай явдаг гинэ минэ гэж хоорондоо хов бацаа зэ. Тэгээд өөрөөсөө тэрэнд ингээ итгэцэн зэ. Тэгээ сая 25 жилийн уулзалтаараа асуусан. Нэгсэн чинь нөгөө 11-ийн багшийн жигнэсээ нөхрийн блогс руу ингээд манай ангийн багшийн нэртэй адилхан байсан юм билээ. Тэгээд тий бид нар яаж бүлтгэдэг байсан гэж бодно тий. Залуухан багш ирүүл тэгэл тэр багш надад сайн. Ерөөсөө сайн юм бил. Нөгөө нусаагаа ажуулсан юм надад жижиг. Тэгээд нөгөөтөнд нь бас 2 3 нөхөр нь итгэж штэ. Яаж бич вэ? Үгүй ээ над руу хараад юм бол юм ярихдаа миний ширээ нээж үдэрэл зогсож байна. Яа тэгээд бүлтэрдэг байлаа шүү дээ. За буян жаргал гүрсэд гэдэг эмэгтэй. За 97 онд ээж минь бэн мудаад 1-р эмнэлэгт хэвтэж бид хэд ч өдрөө сахидаг байлаа. Би дүүтэйгээ ээлж хүлээлцэж анх удаа сахих боллоо. Ээж минь эмнэлгийн хоол саяхан энүүгээр өнгөрсөн хоол идмээр болчихлоо гинэ. Би заасан зүг рүү яваад нэг онгорхой цонхны цаана 2 3 хүний толгой харагдаад хоол өнөртөж байна. Очоод хоол байна уу ээж манд гинт хоол идий гэд хоол байдгүй гэд аягаа тослоо. Нэг хүн тонгоход 4 бууз өглөө. Баярлаа. 1-р хоол байхгүй юу гэтэл байхгүй гэд нилээ уцаарлангуй хэлж шүү. Тэгээд өрөөнд ороод ээжтэй өгчлөө. Ороо нэргэлт ирлээ. Баруун гараад агаад яв андчгүй гэхээр нь яваад очтол өдөр хоол авсан цонх шок танихгүй үнээс хоол ээжтэй өгчихсэн байсан. эргэлт яа. Ямар чамаагүй үнээс. Манай хоол идмээр байна. Ороод ишээд эргэлтээ хоол идчихсэн үнээс. Тэгвэл гинэ аваас 1-р олоохгүй боо. Яа. Үнээр хайнагтад өхөл бах та эмгэлт байгаа юм чи зайлуу. Тэгэл бах та тий. Тэгээд дурамжгүй өгөөсэй. Тэгээ штэ 1-р олоохгүй маа. За зэгийн урднаас гэдэг сонсогчдод өгчлөөд өгөө. Та бүхэндээ манай гэрд болсон хөвгөлтэй яриаг бичмээр санагдлаа. Манай охин 4 билүү 5 настай л байсан юмдаг. Хадам ягч манад ирчихсэн бүгдээрээ зурагт хараад сууцгааж байла. Охин маань даашин зав өмсчихсэн. Охтын тоглодог шидэт тохиораараа тоглоод л явж байсан. Аавынхаа урд очиод тохиораараа нэг дохиол хаантан бол гээл доглоо. Миний өмнө ирснээ хатантан бол гээл доглоо. Тэсний хадам ягч дээр гүйж очиод харж байснаа. Хിവэр нүлтэй гэж авдаг. Их юу ч ойлгоогүй. Нүгрээ дээр илгээ өртөө нэж илээ гинэ. Дээлгүй огоо яд. За бомболоо гэдэг залуу. Дунд ангид байхад манай ангийнхан 14 хоногийн хугацаатай монитор явуулахар болвоо. За. Миний суглах ээлжиж болов. Тэгсэн би нэг ширээнд хамт суудаг охиноо сугалчихдаг юм байна. Тэр охин бид хоёр ч яг хонч нь хоёр л доо. 7 хоногт 3 удаа л монитороо баярлуулах ёстой. Би ч энэ удаа дайсан гэдгээ мартаад л баярлуулах өдрөөрөө өөрийнхөө хэмжээнд монитороо баярлуулаад л байла. Харин надад эхний 7 хоног ямар ч билэг байдгүй. 2 дахь 7 хоног болоход надад нэг ширхэг чокопай, нэг жижиг шоколад өгвөө. Монитач задлах өдөр боллоо. Би ээжээс хэдэн төгрөг аваад нэг хөөрхөн чихмэл бамбарууш усны зүйлд ягаан хавцтай тэмдэглэлийн дэвтэр саатай 6 өнгийн бал аваад хөөрхөн гэгч нь боолгоод л аваад явлаа да. Монитач задарлаа. Намайг сугалсан хүүхэд нь харин надтай хамт суудаг нөгөө охин болж таардаг байгаа. Тэгээ угаасаа одоо яг мэдчихин гэсэн үг шүү дээ. За. Бид хоёр алтан монита болж энтер. Өө за. Яг өөртөө бэлгээ сугалсан юм байна. Бэлгээд солилцлоо. Тэгсэн нөгөөх маань надад бэлэг гэж тууцаар боожсон. Хоёр жирхэг чупач упслаа гэсэн шүү дээ. Тууч чи намайга дайсан гэж хараад л байсан байгаа юм. Ийм өгөхийг мэдсэн бол дүүдээ чихмэлэн сонирхоод байхад нь өгчөгдөг байж гэж. Ямар амар юм. Харин тий. Шинэ дайсан ч гэсэн нөө. Харин тий. Гэтэ 10 жилд нэгт амар нэг тийм дайсагнаад идэв тий. Ер нь яг хэрэлдэж илээд боолцчихлээд. Гэтэ бүр ингээд бүр үзий яддаг. Хамгийн хэрэлдэж зодтолдог хоёр ч сүүлд нь гэр бүл болсон юм шүү дээ. Ер нь бол. Ер нь тэгдэг л гэдэг л тий.
За Улаанбаатар хотод 11 цаг 30 минут болсон нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар Монкрем. За нэвтрүүлгийг 35 жилийн түүхтэй Монкрем компани дэмжиж ажиллаж байгаа. Тэгээд халгаа брэндэнд дэмжиж ажиллаж байна. Тэгээд үс хуухны бүх асуудлыг шийдэх халгаа брэнд болон клиник салонтой холбогдох утас нь 7711 43 73 7711 44 73. Үс хуухны асуудал шийдэх бүх бүтээгдэхүүнүүд үйлдвэр үнээр худалдаалагдаж байна. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагч дэмжиж ажиллагч халгаа брэндтэй баярлалаа. За халгаач тийш Монкрем шүү дээ тий. За. За ууган цэцэг гэдэг сандарчдгүй хөгжлөлтөд өгөх нь одоогоос 10 хэдэн жилийн өмнөх явдлаа гинэ. За. Хүүмэн дөнгөжл ой хурч исэн болохоор ажилгүй хүүхдээ ардаг байлаа. 2 сарын 14 болчоод нөхрөө яаж баярлуулах уу гэд бодож байгаад мөнгөгүй хүн чаддаг зүйлээ ингээл баахан зүрхийн хэлбэртэй банш хийгээд банштаа цай хийгээд хүлээлээ дээ. Тэр үед нөхрийн дүү ажиллаар ч илүү сургалтаар ч илүү манад ирсэн байж таарлаа. Оройч боллоо, нөхөрч ирлээ, дүүнч зэрэгцээд ороод ирлээ. Нөгөө хийсэн цайгаа аяглаад өглөө, цайгаа ууж баншаа эдэнгээ анзаарчаад хөөхөн жуумал зад нүдэ ирмээд сэрхэнаа хөрхийа. Тэр хідэн баншаа бараг нандинаж ицсэн баха. Дүүнч нөгөө өрөөнд аягтаа цайгаа аваад орсон нөх удаагүй гарч ирснэ. Пэ юу бүхс шиг банш хийжээ. Гэж уулгалт те. Тэгснэ нэмүүлээч гэх шиг ястаа мэдрэмжгүй хүүхэн нөхөрт царайн сонирн болоод явц. Миний ш дургу үрсэн гэж манай тэр хүүхэн бол тоож байгаа ч балга. Одоо тэгээ банштай цай хийх болохоор тэр бодогдоод байдаг. Өнөөдөр бас л цайгаа чанаад шарах сэдрээд ичлээ. Намайг меншн хийгээс өмнө өөрийгөө илчлэхгүй бол төрхтөө яаж пакталсан паянгч нь бичиж шүү хүүхээ ингэнэ. Яг ингээд за зүрхэн хэлбэрээр банш ингээд жигнэлээ гэж бодох яг тэр хэлбэрээр харин би бас сая бодоол уншаад байлаа. Эд баг гарахгүй тий. Жигнүүл яг тэр хэлбэрээр байна. Яг цайнд оруулах гэж байлгаа. Би тэгтээ баншиг тэгэл одоо сараал тий. Зүрхэн хэлбэртэй банш маш гэж мэдхүү. Мэдэх бах уу? Тийм үү дээ. За мэдэх баха. Би бол яг энэ үг шиг. Уян хөрхөн бүкс шиг ингээд. Тэр чи бас л төш. Яа айгуу бол нөгөө нэг за баншаар бүксэндээ силикон шахуулаад урдаа гардаг гэдэг шиг баншаар хайраа илэрхийлж явсан гэж. Нөхөр нь бол мэдсэн гэж шүү. Тийм нөхөр нь бол мэдсэн гэж. Нөхөр бол мэдрэмжтэй. Айгуу бол бүкс юм уу зүрх юм уу зүрх байлгүй тий. За нямхуу олон баяр гэдэг залуу. Өчигдөр нөхөр тэмцээнтэй байж байгаад ороод ич ирээд хоол идэхгүй шууд унт игнэ. Тэгэхээр нь би хайруулын тавхтай махан дээрээ гоймонго игээд хөрөгчөнд хийчих гэлээ. Нөхөр доод тал нь заваарчихгүй юм уу гэж байна. Би үгүй зүгээр гоймонго махан дээр хийгээд хөрөгчөнд хийчих гэсэн. Нөхөр заа гэж хийгээл унтаад өгсөн. Өглөө босоод ирээд хөрөгчөө онгойтл гайхах инех зэрэгцв. Доорх зураг шиг хийсэн байна. Зөв үү эхнэрүүд яаж хийх вэ гэд харъя тэр зургийг. Тий зургийг хавтаа. Хүүдий. Одоо хайруулын тавхтай ингээд махан ингээд тустаа штэ уул нь бол ингээд нөхрийгөө ирэхэд энэ нөгөө гоймонго ингээд ийм шүүлтүүд ингээд шүүдэг штэ тий. Тэгээ энэ хоёрыг ингээд хутгаад ингээд гоймонтой хург болоод өхөөс юм байл та. Тэнгүүдээ нөхөр нь хоол идэхгүй гингүүд нь энэ савтаа гоймонго ингээд хайруулын тавхтай махтаага нийлүүлээд хөрчин дотор ич гэсэн чинь нөхөр нь шууд нөгөө нэг хайруулын тавхтай махан дээрээ савтаа гоймонго тавьчихсан биш тий. Юу гэсэн үг юм ингэж л хийлгээ үстэй. Хайруулын тавхан дээрээ гоймонго тавил гэсэн. Ядаж эний чинь асах гэвэл өөрөхгүй юу? Юуны гоймонго хайрлан тавхтай мах руугаа асгачих. Тэгээд хайрлан тавхтай махаа хийчихгүй л өөр. Йоо та нар яа заавал юмыг ингэж детальчлуулж хэлүүлдэ. Юу гэсэн үг мэ та нар яагаад ингэ гачи өөрийнхөө ойлгох хэлээр ярьдээ. Чи миний хэлснийг зүгээр ойлгож байгаа бол мэдрэмжтэй. Тэгтээ нэг юм бол мэдрэмж юм бол төмөс гээл тэгтээ. За хасаа гэдэг залуугийн үйлчлэлтэд өгөхөд нэрээ шоу гэснээс нэг явдал санаанд ороод бичлээ. Тэр нэг 100 найзтайгаа анх удаа бааранд орж үзэх санаатай хороололд явж байгаад бааранд орлоо. За тэгээд анх удаага орж үзэж байгаа хоёр яах вэ? Жохон манарсыг гээл зогсож байла. Тэгсэн зөөгч нь хурж ирээд хідүүлээ явж яана гэлээ. Тэгэхээр нь хоёлаа явж яана гэж хэллээ. За тэгвэл тэр ширээнд очиж суучих гээ ширээ зааж өглөө. Очоод суулаа да. Манай найз хоёлаа зүгээр суухаар нэг пив уухвал гэж байна. Би ч за уяал гэлээ. Манай найзын хүлд хий орсон юм уу? Гинт хоёлаа гарч бүжиглээл гэж байна. Бүжиглэхээр болоод гарлаа да. Яг сайхан аяа мэдрээл хөлс урсаал байж баса. Манай найзын нүүрэн дээр нэг хиймэл ус агаараас өсөрч орж ирээл наалтчлаа шүү. Барику. Өөр эвэр ирэгүй.
Манай найз би ба орилоо л ээж байсан. Хаанаас ч юм нэг хүүхэн хөө залуу саны үсээ буцаага шичээч гэж орилж шүү. Би ч инээдэ барьж ятаад нөгөө манай найзын нүүр нь гэрлэн дохио шиг улаачихсан. Увс аялгаараа балаа күрчин үс мишээ наагаад явж явахгүй мэ энийг аав гэд буцаага шидэж илээ. Энэ цагаас хойш баарч ховорхоо орсондоо яагаад ч юм нүүрэн дээр үс нисээд ирэх юм шиг санагдаад байна. Яа, тэр үгүй одоо яад идэв үсээ мулцарч бүжгэлдэг юм яад. Хиймэл үс чи бас ч гэж ингээд ирцээ мэрзэнээр ингээд барьцсан тийм ч амархан санагдав. Би бас хиймэл үс үзчихсэн жүжиг тэр урлагийн үзлэг мөрлөгт. Харин тийм. Тэр чи аюу чанга барьд юм биш. Харин тийм. Ингээд толгой молгоогоо сэгсэрч бүжгэлсэн. Харин тэр нөгөө яг ингээд одоо юу гэдгийг нөгөө дагцсан дээрээ ч юм уу эсвэл юун дээрээ магна дээрээ наадаг maaдаг үсч юм бол харин салхин нэг нөгөө нэг халзан дөө ирэхдээ тавьдаг. Магадгүй. За энэ монгол хүчээр бичсэн нэг сонсогч байна. Нэг монгол хүчийг ингээд хэвтэйгээр бичвчиж. Би уншиж чаддгүй. Уншаа. За. Сайн байна уу? Манай ангид цэвэг мэдийн ням даваа, цогцлмаагийн ням даваа гэж хоёр хүү байдаг байлаа. Бүр овог нэртэй нэрлээ ш. За. Бид хооронд нь ялгах гэж цэн ямаа, цоон ямаа гэж дууддаг байлаа. За. Бүр нэрээр нь дуудаа сурчихсан. Сүүлд цогцлмаагийн ням даваа бид хоёр хятадд ажиллаар явж байгаад найзаагаа дуутал хятадууд гайхаад би ч сурсан цагаараа цоон ямаа гэдэл байсан. Сүүлд нь учрыг ойлгож бид хоёр ичээд хятад хэлээр их муухай хараалын үг бод сонсогдож байсан билээ. Цоон ямаа гинэ. Нөгөө цоон ямаа гэдэг нь үү? Яна, ста аюултай хараад хэлээд яваадсан биз дээ. Яна. Яа. Би бас сонсч ирсэн байна цоон ямаа гэ. За. Мөнхөд ундрал гэдэг сонсчсон үйлчлээд өгөх нь 2017 оны зам баха нэг орой гэрлүүгээ арах гээл нилийн харанхуй гудамжаар алхаж байваа. Гэтэл хойноос энэ юу лээ? За, гэтэл хойноос нэг хүний хөлийн дуу гарах шиг болов. Би хайлт эргэж хараад харахад нэг ах байна. Тэгээд цаашаа жоохон хурдаа нэмээд алхлаа шүү. Тэр хүн ч хурдаа алах уу? Миний толгойн дотор үзэж байсан аимшиг кино бодогдоод энэ нөгөө нэг манай нөхөр шоглох гэдээ дагаад явсан. Энийг унссан шүү дээ. За. Бихэ балдэр гэдэг залуу. За. Би гэдэг хүн нь ханиад хүрээд нөгөөх нь идгэж өгөхгүй хахац заад нус төлмөстойгоо холилдож явна. Нэг ханиахаараа зогсно гэж байхгүй. Хамаг агаарыг сороод буцаад хахацсан гаргаж байна өө. Сая ханиадгаараа ханиагаад нус төлмөсөө арчаа зогсож байтал хажуугаар төрсөн бүсгүй хүүдээ чамааг үгэнд орохгүй бол энэ архичаа агаад бүр өглөө шүү гэж байна. Нөгөө нялхаа надруу нэг том хараад ээжтэй нь алдаад алга боллоо. Би ямар яасан арх угаагүй заа явуул гэж байна. За Батка гэдэг залуугийн өгчлөлтөд өгөхөр 10 жилд найз охтуудтайгаа алхаж явтал нэг найз маань курткийн минь халаас нь гараа игээд найз хүй харман та юу исэн л гэж байна. Би юу ч яахгүй штэ гэсэн чи найз гүй нэг юм байна хөдлөөд байна гэж байна. Би гайхаад юу хаана вэ гэтэл найз ингээд миний ташааны ясыг барьдیں۔ Та би ёо миний яс гэсэн чи бүр итгэхгүй куртэг тайлж үзээд нэг юм итгэсэндээ тэр найз маань багаасаа махтаа шүлтүүхт байсан. Би гэрс нэг яс арьс гинэ. Ташааны яс. Хүүхэд ахад хэдэн балетын бүжигчид нэвтрүүлэгт орж исэн. Би аюу сайн сандیں۔ Тэгээ хөгжилтэй явдал яар гэж шахаад байгаа хгүй. Тийм. Тэгсэн чи харин автобусд ингээд шахалтаа явж исэн чинь ингээд нэг балетын бүжигч нэрэд тахгүй. Шахалтаа явж чинь миний дүү наад чи нэг юм тухайтай айгу хатуу юм тухайтай карманда юу хийсэн бэ гэсэн. Хичээ миний ташааны яасан. Гэж инээсэн гээд. Йоо. За чиний унших пост юу жаахан урт юм байна. Хойлоо хамтруулахад танилцуулаад уншъя. За Улаанбаатар хотод 11 цаг 39 минут болсон. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар асуудалгүй эрүүл хөдөлгөөр Альфа моторын тас хамтран аярлаж байна. За хөдөлгүүрийн насжилтыг энэ Альфа моторын тасаар та мотороо тослох юм бол таны хөдөлгүүрийн насжилтыг 15-аас 25 жилээр уртсгадаг ийм дэвшилт технологитой. За бүтэн синтетик гэж байгаа. Бүтэн синтетик гэдэг чинь хасах 40-оос нэмэх 50 градусд маш сайн тослоно.
За шатхууны хэмнэлттэй яг нөгөө уулнууд машинда яг тохирох тосыг нь хэрэглүүл бензин баг зарцуулдаг байна. Ерөн шатхууны зарцуултыг 5-аас 10% бууруулна гэж байна. Дээрэс нь хөдөлгүүрийн илэгдэл цэвэрлэлтээс хамгаалж ажилладаг. За тэгээд та Альфа моторын тосыг одоо 4-8 литр хүртэлх юм тосны вакцин авснараа зүгээр ч нэг бас авчихгүй. Гоё микро Япон шүүр дээр нэмэх нь үнгүү тосож ин солиод өгчих нь байна. За дээрэс нь та Япон айлах эрхтэй юм сухлаат оролцох нь байна тий. За ингээ улирал бүрийн чинээс 5 азад нь тодруулж байгаа. Тэгэхээр бас тий ингээ нэг тосоо солиулангуудаа тий бас Япон аялчих юм билүү дээ тий. Харин тий. За хаанаас авах боломжтой вэ гэхээр ТБД хандуудын замын уртаалд Panasonic-тай ягаан байрны Takata Япон салбиг байгаа. За мөн хаан уулын E-Mart-ийн бидний давхартайгаа Сансрын E-Mart-ийн 6 давхарт байгаа. За мөн нисдэг машины тэнд Ялал Плаза гэж байгаа. Тэрний 2 давхарт 16 доод Takata Япон салбиг гэж байгаа. Тэгээд та эсвэл хотын бүх бүсэд хүргэлттэй учраас хөрвүүлээд авч болно. 72 11 11 гэдэг дугаараар холбогдорой. 72 11 11. За мөн тэгээд Takata Japan Auto Parts гэж бичээд Facebook пэйж рүү нас орох боломжтой байгаа. Энэ Ялалт плаза гэдэг чинь нисдэг машинууд тэнд байд юм уу? Би нөгөө Тэнгис Крончтер хажууд гэж ойлгоод байна. Ягаад ч юм. Тэгээ тэр хоёр чинь бараг нэг газар шүү. Гүү шүү дээ. Ингэдэг үү? Нисдэг машинаас жоох уруудаал Тэнгис шүү дээ. Арээчтэй бас. Яа нэг том байшин байр гэдэг шиг. Замын анцаал гэсэн үг. Яа. Лайм шүү. За металл хийцийн үйлдвэр гэдэг сонсогч. За энэ дээр нэг жоохон тайлбарч. Энэ нөгөө манадаа сүүлийн үед нөгөө пост их баг орж ирж байна. Тэгээд анзаарагдчихж байгаа. Тэгээд энэ өмнө нь уншигдчихсэн нэлээд урт гоё хөгжилтөөд өг. Гэхдээ нөгөө эрт орж исэн болохоор бас сонсоогүй хүмүүс ч байх магадлалтай гэж дахиад олцсон шүү заяа. За энэ постыг хөгжилтөө түүхийн баг эхний дугаар дээр уншсан санагдана. Яг үнэ. Иргэд сонсох гээд олдгүй. Сонсоогүй маш олон хүн байгаа гэж бодоод бичлээ. За копи шүүл гэж байна. Айлын хуримд өргөдөө тэрэлжээс цааш 37 км Бэлчирийн хошуу гэдэг газар очлоо. Хуримч болоо дууслаа, бийж буцлаа. 2 км яваад бензин дуусчлаа шүү. Шинэхэн машин, Барта зам 2 гээд тооцоонд тусагдаагүй юм байж. Нөгөө айлаа бараадаж нэр нүрээ баастаж байхаар гээд ойрын айл руу орлоо. Бензин бол тэр хавар байхгүй юм байна. Тэрэлж рүү явах уу наачаалга. Ингээд имээгийн тоноод өглөө өхөр тэргээр тэрэлж явлаа. Эхэндээ сайхан уу? Сүүлдээ ч удаа юм аа. За бүр сүүлдээ гойныг шүнж боллоо. Яваад л ах. Арай гэж нэг тэрэлж ороод өхөр тэргээ айл тавьчихад такси барьлаа. Налахын колонктор очсон чи төрөвч машинд орчихчих. Навш тэр чигээрээ хотороод гэртээ онцоод найзаараа буцаж тэрэлж хөргүүллээ. Жижиг тэрэг гол гарах биш. Өхөр тэргээ аваад найздаа шоолуулаад л цаашиллаа. Бүр гоник хөөрхий өхөр маань хариугүй юм уу зайлвал ядаж байхад хавар цаг эгчилэх үү, уяа тоноолчихсныг чилэх үү, шүн усныг чилэх үү байлаа. Ашгүй нэг имээгийн дэрж унтав штэ. Өглөө нэг сайхан хоол идэж аваад л за баяртай эмээ сайн сууж байгаарай. Зөндөө төвөг учруулаа уучлаарай л гэлээ. Имээч зайлвал зүгээр хүүмэн за баяртай. Имээ нь хүл мөө гарч чадахгүй сайн яваарай л гэж байна. Ингээд би гэдэг хүн канистртэй бензин аваад л омог ортом гараад машин дээр очлоо. Нэг л юм дутуу байна. Хармаанд түлхүүр алга. Бодоод байс чинь хотод гэртээ онохдоо орхичээ хөөрхий. Наач таар бүтлгүй харин. Уур хүрээл пэгээ дуудаад л байлаа. Хамгийн түрүүнд нүдэнд үзэгдсэн зүйл бол өнөөх өрөвдлийн хоолгүй хонсон 2 хөр айлын имэж дуун гарахгүй болсон даа хөөрхий. Яахав тэгээд 35 км шүнийг тэгнэн байж өхөр тэргээрээ тэрэлж ороод өнөөх найзаараа түлхүүр авахуулаад гиснээс найз маань эрэхтэй түлхүүрийн өмнө ядраад унтаж байсан надыгаа танихгүй нутгийн архичин байна гэж бодсон. Уул нь хоримд явсан ганган залуу байлаа. За тэр ч яах вэ? Тэгээд л өхөр тэргээ унаад ахаад өдөр шөнөө тэгнүүлсээр өнөөх танихгүй ч гэсэн сайн таньдаг усан эмээгэндээ ирвэ. Би чаврын салхинд хөхрөөд өхөр бит хоёрын унхын наагуурл юм яаж гнаад л явлаа. Аргагүй л дээ. Тэр бит хоёр 140 км хамтдаа явж. Тэгээл нэг харж үлээ. Одоо бодоход өхөр тэргийг бол гаргаахгүй борчтой л гэж бодчих. Нэг алдаа 35 км чинь ингээд даалт заяа. Тэгээ наач 2 удаа наар цааш явсан ингээд 4 удаа суусан. Энэ 140 км өхөр тэргээр санжигнуулсан байгаа байхгүй юу? Зүгээр алхачвал баг хурдан биш үү? 35 км чи бас чанга штэ яаж алах вэ? Үгүй би 45 км алхачих л байсан. Чи одоо танаа гэтээ нөгөө нэг сумчин 20 км өстэй аймгийн төвөөсөө. Аймгийн төвөөсөө 18. Тийм шүү. Би зүгээр цаг 30 минут алхаад орчдөг 18 км. Яа. Тэгээд өөрөө албаар хүр тэргийн зэрэг суудаг. Тэгээд хоноод өнчөөд. Яа.
Сундуу ундрамаа гэдэг хөө. Монито гэснээс намайг манай байранд байдаг найз маань сугалцсан байд юм да. Хөөхөн жаахан варта цэцэг өгсөн. Тэгснээ найз нь мөнгө авахгүй тасхийн ширээний цэцэг гэж наасан заавал уншаарай гэнэ. Бас тууцсан юм шүү. Зөвхөн ч нэг цэцэг өгчихгүй те. Зарагийнх нь Дамдын сүрэн Дашторж гэдэг залуу. Биш би сая зүгээр нэвтрүүлгийнхаа комментиг унссан шүү. За одоо уянг хейс гэд сонсогч маань хөвчлөлтөд өгөх байна. За. Амар том нууцаа дэлгэж зориг гарган өөрийнхөө түүхийг хүүрнө гинэ. За. Тэртех 1998 эмээ өвөө дээрээ өссөн эрх бяцхан охин 7 настайдаа сургуульд орж сурагч болвоо. Тэр үед эмээ өвөө маань Говьалтай аймагта сургуулийн урд хөөхөн дэлгүүр арилуулдаг. Багын цэрэглэн цовоод хоондоо сайн сургуульд ороогүй байхдаа дэлгүүрт сууж 10,000 төгрөгийн дотор бол нэмж асаад бодчихдог шаггүй 8 ч байсан болохоор 1 жилийн өмнө сургуульд оруулсан баха. Нэгдүгээр ангид ороод удалгүй дэлгүүртээ эсний шагнал ирж өмдөндөө тавиад туучглаа гинэ. Заанахаас сүсгэлдэх пост юм шиг шүү. Бас өөрхөн хэрэндээ ганган цагаан тэрхгөө цагаан өвгөн шаргал өнгө татаа ангиас өнөр ханхлуулан гэрийн зүг. Хүүхдэл осойн би өмдөндөө баачгсан гэж нагас зэгш нартаа бараг гайхуулаад байгаа мó хаашаа. Хит хоног өнгөрлөө манай ангийнхан шоолоостай. Уянга чи яалаа гэдэг шүү. Гэртээ ирээд өвөө эмээ эгч нартаа манай ангийнхан марччихсан юм шүгээлээ. Уянга чи яалаа гэдэг ингэж гэрээр дүрээ инээ тайрлаж байсан. 7 нас минь үү. Яар тэр үед утас Facebook байдгүй байсан. Зураг хөрөгтэйгөө шеэрлэгдэх байсан бахтаа гинэ. Өөрөө ичихгүй байх тий. Харин тий. Нэг тий бас ухаарцсан шүү. Өөрөө ерөөсөө тоохгүй тий. Яа майтаа тэгвэл. Бүр амар ингээ бааргаж яриад байгаа юм шүү. Юмдаа атч та. Хүүхэд байхад нэг инээдэг сэдвүүд хүртэл айгу том болоод айгу өөр болдсон шүү дээ. Харин тий. Тий, 1-р анги, 2-р ангид өмдөндөө баах, унгах, носгойчход амар савж унтлаа инээдэг байсан шүү дээ. За. За энэ NAG гэдэг бүсгүй арай урт юм энийг уншиж. Амжих болоо 47 болж байна тий. За эсвэл ингэ дөө. Дамдын сүрэн Дашторж гэдэг залуу. Охин асууж байна. Энэ уух ундаанууд юм уу аава гэсэн би машины тослолгооны материал байгаамаа гэсэн чи охин нь. Тэгвэл яагаад хөрөгчөнд байгаа юм гэж асуусан гинэ. Бид хоёрын гэрлүү сургууль руу явах замд шалгалтын асуултанд үе унаад байх юм аа. Хаан шалгалтандаа бэлдэх вэ таминэ гин. Яагаад энэ хөрөгчөндөө юугаа хийц юм бол? Харин тий. Машиныхаа тослогооны материалыг. Харин тий. Би бас сайн ойлгосонгүй. Хоёулаа нэг юм нэвтрүүлэг төгсгөө. Паникнд орох юм. Охин жогон зөвл асуусан л да. 3 дахь өдрийн нөгөө нэг бас нэг ус буцалгагчаа шатаацсан индукц мэлэгдэхин дээр тий. Чи нөгөө нэг энэ манай ажил дээр байдаг шиг нөгөө халуун утаа ус гоождаг тий. Ийм устаа одоо ус хуудаг уснаас ингэж ус авч уусаа айлын хөхт бол яг ингэж ус буцалгагчийг мэддэггүй гинэ. Оо тийм үү. Гэжэл YouTube дээр хүмүүс бичсэн байлээ шүү. Зүгээр цаанаасаа ингэ ус цэвэршүүлэгч нь халуун ус байдаг. Тэгээд ерөөс ус буцалгагч ажиллаж үзээгүй. Гижил тайлбарласан байлээ шүү дээ. Манай YouTube-ийн сонсогчдод яасан ч гоё юм те. За энэ үрээд 2023 оны 11-р сарын 12-р сарын 1-ний Баасан гарагийн үдийн ачаар нэвтрүүлэг радион 3-р студиэс үрчитлээ мишэг суурайтаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар асуудалгүй эрүүл хөдөлгүүр Альфа моторын тос за мөн эрүүл мэндийн үйлчилгээг Хүмбүрт медикал эрүүл мэндийн даатгал хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа мөгий. Пив гэж байна. Нөгөөдөг чинь тослохооны материал биш пив юм байна. Охиндоо тэгж хэлж байгаа юм байна. За. Энэ ундаа юу юм уу гэсчгүй машины тослох. Тэгээ яга өргөчөнд байгаа юм. За. Хин тэгсэн. Сонсогчоос нэг комент ирсэн. Пив гинэ. Батөргөл даваад жаргал. Хойлоо одоо хөгшрөөд байгаа биш юм шүү дээ. Мөөгийн. За л толгойн ажиллахгүй шүү дээ. Йой. За. За, тослогооны материал болж байгаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Medical Plus эрүүл мэндийн даатгал эрүүл мэндийн үйлчилгээг Хүмбүрт мэдээлэл агуутас 77 77 66 77 77 66 Нэвтрүүлгийн хамтран ажиллагч асуудалгүй эрүүл хөдөлгүүр Альфа моторын тос мэдээлэл агуутас
72 72 11 11 72 72 11 11 хотын бүх бүсэд хүргэлттэй. Үдийн хачир нэвтрүүлэг Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3